багт өмнө их олон хүүхэдтэй ангид явж ирсэн. Тэгээд энэ гэр цэцэрлэг маань ашиглалтанд орсноор илүү тухтай стандартын дагуу 25 хүүхэдтэй тийм тоглог ангид л орсонд маш их таатай баяртай байгаамаа. Одоо энэ гэр цэцэрлэгийг барихаас өмнө өөр бас нэг хоёр гэр байсан. 4 гэр. Тэгээд тэр нь болонгууд яг гэрийнхаа дунд хэсэгт пар хэлбэрээр цахилгаан халаалтаа шийдтсэн. Тэгээ энэ гэр цэцэрлэгийг буулгаад шинчилж бариад тэгээд давуу тал маш олон юм байлээ. Энэ анх барьсан гэр цэцэрлэгт. Урд нь олонгууд зүгээр энгийн нэг давхаргатай гэр байсан. Одоо олонгууд энэ гэр цэцэрлэг маань эко гэдэг утгаараа гадна талын агаар жололтоо маш сайн шийдтсэн. Эрүүл хүүхдүүдэд айгүй тийм ээлтэй орчин бүрдүүлж чадсан байгаа. Дээрээс нь халаагуур, агаар жололт, захилгаан гэхэд бүх юмнуудыг төгс шийдсэн байгаа юм л да. Одоо гадна талаас цан захгүй гэж байгаа давуу тал нь. Гадна талаасаа цан захгүй. Тэгээ дотор талдаа тийм чийгтэй орчин үүсэхгүй. Тийм л давуу талтай байгаа юм да.